Монгол төвөрхтөн төмний буурал түүхийн асар эдрэгтэй нухчааг ажралгүй даван туулж оршин амьдарсаар ирсэн 10 баядын хошууны салшгүй нэгэн хэсэг болсон харагчууд овогтны үргэлжлэл харагчууд гостынхын ургийнхны уулзалт Увс аймгийн Малчин суманд өргөн дэлгэр боллоо. Хангай говь тал хээр хосолсон энэ нутагта харагчууд гостынхын ургийг өвөг дээдэс олон зуун жил нүүдэл наж төрсөөр иржээ. Өдгөө 7 үеийн удмын үргэлжлэл болсон 248 өрхийн 928 том хүн 461 хүүхэд нутаг усандаа болон Монгол орны өнцөг булан бүрт амьдран сууж байна. Өнөөдөр харагчууд овгийн баян гişгийн зүртнагийн үр өдрөг хийгээд үрг өдрийн хэлхэх өсөлтөөр тоомлож гаргах ийм ажил бид нар хийж байна. Тэгэхээр энэ 7 үеийн угсаа залам жилийн үндсэндээ онцгой нэрийдэж нэгэн овгийн нэг сэтгэлийн гал голомтыг улам бэхжүүлэхээр та бид нар өнөөдөр цуглардаа. Хамгийн сүүлийн байдлаар одоо 1925 оны эхний улирлын байдлаар бид нар судалгаа хийж үзлээ. Энд бол бүрийн цэцлэгийн 152 хүн 75 хүүхэд байна. Зүрийн баатрих 32 119 хүн 45 хүүхэд байна. Зүрийн судих 60 226 хүн 146 хүүхэд байна. Зүртнагийн хорлогын 71 267 хүн 135 хүүхэд байна. Зүртнаа бицаагийн 30 106 хүн 53 хүүхэд байна. Зүртнаан даваагийн 13 73 хүн 37 хүүхэд байна. Ингэсээр бид нар өнөөдөр нийт 248 өр 928 хүн 491 хүүхэдтэй өнөр өдөр маань усын өнцөг болон бүрт амьдарч байгааг гаргаж ирсэн. Энэ бол бидний бахархлаа. Бидний дээдэс олон зуун жилийн туршид энэ өндөр уулын өвөр уран голын бэлчээр хөдөлмөрийн хөдөө атшгинаа хөвж удаан толгойн гол хошуу тулгийн ар борооч хар хадаар хавар намарт нүүдлэн амьдарч өрөмсний бол бураагаар малаа турлаж иржээ. Энэ нутаг бол баян гişгийн үр хүүхэд өдрийн амьдрал сууж ирсэн гал голомт унтраагүй өнөөдөр бид нар харуулт үүрэгтэй. Ийм баялаг түүх улмаатай олон үеийн гişгийн холбоонд тулгуурлан бид энэ 25 оны зуны дунд сарын шар хулгын өдөр харагчууд овгийн дундаас харагчууд гостынхын хэмээх салбар ясаа ёслол төгөлдрөөр тунхлан зарлаж байна. Харагчууд гостынхын ясыг их харагчудаас салгаж өнөөдрөөс эхлэн тунхлан зарлаж байна. Эхийн гидсэнд очисон оног эргээд нутгаагүйдэг бол бид их нутгатаа ахан дүүстайгаа энд хорон цугларч байна. Тийм болохоор энэ өдрийг бид мартахын аргагүй хоошид санах ёстой. Энээс хойш түүнээс цааш харагчууд гостынхны өнөөдөр 7 үе энд цуглаж байгаа бол 7 үеийн төлөөлөл цуглаж байгаа бол дараагийн уулзалтыг 8-9 үе болгож жинхэнэ төрлийн садангийн өгөгшөл бүрэнгөөцөд гарна. Цаашид бид гамбалдын маань хэлдгээр тэр гост гэдэг хүний нэрийг түүнээс цаад учир утгыг их харагчудаас салган олж авах болно.
Монгол Улсын хүн амын өрхийн мэдээллийн санд харагчууд овогтой нийт 3762 хүн байна. Дээрх их харагчууд овгоос 7 үеэр салгалж, харагчууд гостынх нь овгийг салгах ёслолыг хар хэмийн хөтлийн харагчуудын нуун дээр хэллээ. Ёслолд оролцсон өрх бүр ураг удам Батчин дэлгэрхий өрөө нь овоо тахилгадаа сүү өргөн хиймрийн дарцэг хийсг нь хүндэтгэл зөвлөлээ. Энэхүү хар хэмийн овоо нь харагчууд овгийн журийн Баатар тэртээ 1950 онд анхлан автомашины мөр гаргаж үг хөтлөөр давж байсныг нь санагалзан үр хүүхдүүд нь их тахилгад баян хайрхныхаа том овооноос гуйж сөхөрч нутгийн өвгөн лам ождой нь намсраагаар цацбуулуулн овоо босгоно хөтлийн овоо хэмээн нэрлсэн төвтэй. Овоог түшиглэн хог хаяхгүй байх санамж их хаадын айл дүрийн самбар босгосон зэрэг ахан дүүс сум орнотын төвшөнд овоог хариуцсан анхаарч байна. Монголчууд залуу үедээ ураг удмаа танилцуулна, тэднийхээ үнэт чанар, үйл хэргийг нь хадгалуулна, хамгаалж ирсэн эрхэм ёс заншил тавилаа. Ийм дургийн уулзалтын хүрээнд байгаль орчны ахмад ажилт нь харагчууд гостынх нь овогт Баатрын Гамболдын эмхтэг нь бичсэн харагчууд гостынхны үр удмын хэлхээс номно
Ураг овгийнхоо тухай түүх судалгаа танилцуулах бүхий мэдээллийг багтаасан нь өр хойчид үйлдэх үнэт баримталж байна. Зуны дэлгэр цагт нутаг усандаа ураг удмаараа хүрэлцэн ирсэн өрх бүр ургийн танилцуулга хийн. Мартагдсан ургийн хэлхээсээ сэргээхийн дээр дунд үе залуу үедээ хүлээлгэн өгч байна. Мөнгөн шүрши жижигхэн эмээмэн эргэх хорвоог багтаах тэнгэрэн эхлээ бидний лахраад байгаад баймаа ичи авигэн Турусын тэнгэр эмээмэн Бурхад хүртэл танд мэн Адистэж залбирдаа Буян цалгих энергийн бүвээ Бурав дэлхийгээ тами Утнэрэн Харартын амлах шүтэн эмэ Ангя шармарын дулахан бивэ Ачдаа харигтэн үйцэн үгүй Амрыл хичнэн жаргалтаги Эжин төрөлн ахцнарны Онтөртийн ихнэ болсоо Ауин төрөн авганарны Сатан төрөд гүндэрэ Сан захнавара Саннан дурсан толгоо Одоо албан ёсны танилцуулга явна. Энэ танилцуулгыг яаж хийх вэ гэхээр нэгсэн нэг дахин аргачлал дуртай гэж бодож байна. Одоо бид нэр хамгийн гол нь ихэд саяны манай хөдөлгөөс хэллээ энэ Эренбээрээ явна. Зүрийн чимээхний
омог их санцуулах юм. Та хоёр эмэгтэй дөрвөн хүүхдийн том нь Жанчуу гээд манай аав юм аа. Жанчуу аав маань манай 8 хүүхдтэй. Тэгээ 8 хүүхдээ бид 8 үлээ ингээд ач зээнэр хөргөн хүүхдүүд бэрүүдтэйгээ ингээд хүрэлцэн ирсэн байна. Тэгээ би одоо намайг бол манай охтуудын ихэнхдээ намайг танино. Яг хөө жоохон хүүхдүүд бол танихгүй баг. Намайг бол би бол тэр Жанчуу гэдэг хүний том охин. Би 2 хүүхэдтэй манай гэр бүлийн хүн маань малчны хүн байсан. Журын Чүлтэн гэдэг хүний 2 дахь хүү буюу Давдан гэдэг хүний хүүхдүүд байна. Битээс 3-аа. Хамгийн том хичмэн Давдангийн тунгалаг. Дараа нь бол Давдангийн болдоо тэгээд Давдангийн туяа гэдэг би байгаамаа. Болдоо маань миний өндөр настай ээж хараад үлдсэн учраас ирч чадаагүй. Ээж минь одоо зүуд өгч явдаа. Тэгээ манай гэр бүл ингээд таа өхнийгээд ингээд зориод ирсэ. Би уул нэгэд ам бол бараг 4 шахуу байдий. Ийм болон хамаатантай гэдгээ энэ дээрээ бараг мэдлээ. Тэндээ баярлаа. Малчин сумын өргөн эрдэнэчим байна. Би Төлбөрийн Умба гэдэг хүний 3 дахь хүүхдийн эхнэр нь байна. Надад эзэр ногтой эрдэнэчим гэдэг. Манай хадам эгч Хумбагийн наран туяа. Энэ хадам ах басна. Бэргэн эгч алтан цэцэг. Көргөн дэги. Энэ наран эгчийн көргөн шүү. Уулын энэ эгч аргал. Энэ манай миний хөр мингэн очир. Энэ миний охин урмаа. Энэ миний залуу адруу гэдэг. Манай басахын хүүхдүүд нь 2 хүүхэд байгаа. Нэг нь өдөө мал дээр байгаа, нэг нь аймгийн төвд ажил хийдэг. Тэгээд бас завшилаа гарч ирж байгаа юм жаагүй. Манай ээж бол одоо 14 төрж 14 хүүхдийг өсгөж хүмүүс манай аав ээж хоёр. Тий 8 хүү 4 охин өсгсөн. Тэрний бүл гарч ирж байна. За ингээд хамгийн том нь бол Самбу гэж манай ах байлаа. 2 дахь нь би Самбу ах маань бол өдөлдсөн байгаа. Тэгэхээр одоо юу яа? Би танилцуулгыг бол төвчгийг гэж бодож байна. Манай Самбу ах бол өөрөө 5 хүүхэдтэй. 5 хүүхдийн том охин багш Нансмаа гэж нас хэдүүлээ. 54 настай Улаанбаатар хотын 68 дон сургуулийн багш. Нөхөр нь Батхөө. Хоёр охин хоёртой. Тэгээ өөрөө Сүбаатар аймгийн Асах сумын яат. Хүрэлцсэн байна. За миний хувьд болохоор Журын Баатрын Амарсан гэдэг хүн байна. За миний эхнэр болохоор Баасанжийн Бацааны Ховд аймгийн хүн байгаа. За миний хувьд болохоор одоогоор эрхэлж байгаа бол хөдөлмөрийн ажлуудын үед яг хариуцж байгаа Тис Монголиа гэдэг компанид оюут болон төсөлтөөр ажиллаж байна. Манай эхнэрийн хувьд болохоор Орсын улбаны улсын Северловсд захиргааны инженерээр төгссөн зөвлөх инженер юм байгаа. Одоо ажиллаж хийж байгаа миний хувьд болохоор 2 хүүхэдтэй, 2 охинтой. За нэг охин маань болохоор хойны жил 3 хүүхдийн хамт ажиллаж амьдарч байна. За өнөөдрийн болохоор Булган аймагт бас өөрсдийн гэр бүл дээр очсон байсан учраас хөчилж авчиж чадсангүй. Миний баг охин нь болохоор 12 настай миний гэдэг охин байна. За миний 3 дахь дүү болохоор Батзөрөг, Самбогийн Батзөрөг. За тэгээд Батзөрөг нь болохоор хуваарь бизнес эрхэлж байгаа. За тэгээд манай Батзөрөг маань болохоор 4 хүүхэдтэй. Тэрний том маань өндөр насны 65 настай. Тэр юм. Манай том хүү Эрдэнэ дэлгэр. Энэ 4 хүүхэдтэй. Усаамгийн зоомд судлалын төвөөр хийдэг ажилтай. Манай бэр инг туяа Усаамгийн нэгдсэн эмнэлгийн тасгай хэрэгч. Чихамар хоолой мэрэгжилтэй. За манай охин
манай хүн бэлэгт дулааны инженер мэргэжилтэй өнөөдөр өндөр сумын харьяа. Одоо бол компани нэр нь юу вэ? Усангийн алтан нуур компани захирал хийдэг. Охин болор тунгалаг ахмадчлаг хийдэг. Хоёр охин хөөөртэй. За, томоо жижиг яваа. Энэ одоо манай энэ хөө 4 хүүхэдтэй байгаа. 4 хүүхдээс нь яг хүүхдэд нарийн залуухгүй. Хоёр ихрээ биш үү манай тэр хоёр хүүхд. Тэр том охин нь болохоор Журийн Батагийн ууган хүү Гамбалд эхнэр хүүхдээ хамт ирсэн. Би 2 хүүхэдтэй охин маань жирэмсөө учраас их чадаагүй. Хүү маань оюу толгой компанид ажилладаг. Манай эхнэр юуны нийгмийн даатгалын байгууллагад 30 гаруй жил ажиллаад тэтгэврт гарсан ийм 4 амбултай айл байна. Ингээд дараачийн айл болох ган төмрийнхээс 5 хүүхэдтэй 4 нь ирч чадаагүй энэ нэг хүүхэд ирсэн байна. Ингээд долгор сүрэн гэж ашиглаж долгор сүрэн гэж яг хүүхэдтэй ирсэн. Дараачийн амбул болохоор Сингама. сайн байцгаана. Ургийн баярлж байгаадаа баярлж байна. Манай даа баярлцлаа. Маш. Манай аваа цэцгээ. Би зэгээ күргэн. Манай түүхэн. Жижиг охин. Манай күргэн татчих байлаа. Энэ алтан медаль өгсөн. Эдгээр хэсэг сургууль. Тэр байна. За би Air Market Philippine газар ажиллаж байгаа дэлхийдээ гарсан байгаа. Тэгээд Philippine талаар асуух надаас асууж болно шүү. За сайн байцгаана уу? Сүдийн Батагийн 4 дахь охин Цэранд. 5 дахь за уучлаарай. Тэгээд Цэранд амбол дөрүүлээ ирсэн. Дунд охин өвш бага охин нь жирэмсэн ирж чадсангүй. Цэранд хоороо бизнес эрхэлдэг. Тэгээ манай эгч ээж туслаад гэртээ байж байна да. Тэгээд охин нь би болохоор улаан гомд хувийн байгууллагт ажиллаж байгаа. За бүгдээрээ сайн байцгаана уу? За манай бол Журийн Сүдийн Батагийн отгон хүү Хуйга гэдэг хүн байсан. За манай 2020 онд хүнд өвчний улмаас таалал төгссөн байгаа. Та мэдэх баха. Нэг бүртгэрнүүтэй нутгийнх нь юу гэдэг гэлээ би сайн мэдэхгүй байна. Нэг нэртэй гэсэн. За тэгээд манайх ам бүл тавуулаа. Одоогоор Багнуур дүүрэгт ээж маань тогтчлолтод эрүүл мэндийн ажилтан хийж байна. За тэгээд манай том ах маань 5-7 компанид өрмийн инженер хийдэг. За би бол айлын дундах охин нийслэлийн Австралид элитгээс сургууль, төвийн сургуульд Монгол хэл уран зохиолын багшаар ажиллаж байна. За манай нөхөр болохоор Эхлэл группт менежер хийдэг. За манай дүү ган төгс 12 дугаар ангид төгссөн. За тэгээд одоогоор би ганц охинтой ийм амбул байна. За баярлалаа. Бидний ураг төрөл охин дүүс та бүхэн хөрөлцөн хэлсэн явдалд та нартаа ах дүүсийн төрсөн ах дүүсийнхаа нэрийн өмнөөс эрүүлийн сарвал сайхныг бишээ өрөөё. За энд миний ээж хорлоо, зөвхөн хорлоо. Түүний гэр бүлийн хүн Ичүүрийн цэнд гэж хүн байсан. За тэгээд бид тэндээс уг нь эхээс төрөхдөө 10 хуйлаа төрсөн. Эрүүл сарвал боожсон 8 билээ. Тэр 8-аас өсөж үрдсэн өр содын 60% нэрсэн. Бус нь бас ажил төрлийн холбогдлолтой амьдралын шаардлагаар ирж амжаагүй. Ингээд хөлцөл өчье. Манай хамгийн том ах Бата гэж байсан. Эхнэр нь Лөгжин үнсэл гэж байсан. Манай Батаахын хүүхдүүд насаа гараад ир. Айна. За манай Батаахын хамгийн том нь оюун жижиг
Малчин сумын хүн эмнэлэгт 27 жил ажиллаад өндөр насны тэтгэврт гарсан. Тэрний хүн Малчин гэмлэг одоо энэ баяр цэнгэл наадамд бас хүчилж барилдана гэж их томроод байгаа. Тэр Ватахын хамгийн бага охин Сүнжидмаа нийтийн дээвэрт 20 гаруй жил ажиллаад тэтгэврт гарсан. Түүний нөхөр Эрдэнэбат Дон аймгийн одоо говь нутгийн хөргөн тэгээд одоо өндөр насны тэтгэврт гарсан болсон хүний үр байна. Эдний баггүй гэрэл тод сургуулийн сурагчаа. Энэ манай сумын зааны гэргий энэ Малчин сумын иргэдийн хурлын дарга байсан Бомцэндийн охин. За ингээд энэ одоо зүгээр эдний талд нэг ийм шалтгаан байна. Иймээс олон хүн байсан. Зарим нь ийм байдал эрүүл мэндийн байдлаас болж ирж чадаагүй. Игор гэр бүлийн хамт ирж амжаагүй. Дулмаа ирээгүй. Сүрэнгээгийн өрхөөхөд ирээгүй. Тэр Игорийн хоёр хөргөн бүргөө хангаад байгаа. Нэг нь арангаад байгаа. Тэгээ эн чинь олуулаа болохоор бас цоглох богнорх нь ховортой байна. Тэгээд иргэж амжаагүй хүмүүс бүгд та нөхдөс уучлалт хүсснийг уламжлая. За манай энэ оюунагийн нөхөр Санхүү бас сумын төв дээр бас нэг янз бүрийн нарийн ажилдаа болоод ирж амжаагүй мундаг ажилсаг техник засдаг хүн байгаа. За түүний дараа миний ах Мэлэ гэж байсан тэрний гэр бүлийн хүн Малчин сумын Залгар баригдын хараад Нингрийн Сэржмаа гэж манай бэргэн эгч одоо 80 настай ийм хүн байна. За эдний гэр бүлийн наашаа гараад ир. Алё урагшаа алхаад маш. За гонго наалтаа гараад. Эдний том хүү гонго гэр бүлийн хүн Монгогийн гэр бүлийн хүн энэ Малчин сумд жолооч хийжсэн Чимчгийн Завсаргийн охин Нансалмаа гэж байна. Одоо хүмүүсд хөгтөд тайр гэдэг хүн завуудад насаараа ажиллаж байгаа тэтгэврт гараад Улаанбаатарт ажиллаж байгаа бурхны оронд орсон юм байна. Тэгээд ах нараа танилцуулъя. Миний том ах ээжээ танилцуулъя. Миний ээж Задвын Дэлгэр гэдэг хүн Даваагийн Батсэдүүгээд би хамгийн том хүн. Манайх 8 хүүхэдтэй. Даваа ч 8 хүүхэдтэй бэ. Өнөөдөр би анд урч байгаа байна. Би өөрийгөө танилцуулъя. Дараа хамгийн том ах нь би Батсэдүү. 3 хүүхэдтэй, 9 ачтай. Тийм өнөөдөр өтгөн цаахан хайж байна. Нүүдэлчин монголчуудын хувьд галыг шүтэж дахиж ирсэн өнөртний уламжлалтай. Харагчууд гостынх нь овгийнх нь ургийн галаа дахиж, хувиройло даатах нь ахмад наснууд эдэний дэж өрлөө. Ахан дүү зургудмаа мэдлцэн баян хайрхан уулынхаа хоримойд уулсаа баярлуулан ургийн уулзалтаа өргөн дэлгэр хийж байна. 7 үеийн холбоо хэлхийг мэдлцэж ах дүүсээ таньж, галголомтоо дээдлэн явахын утга учирыг хойч үед ойлгуулан нэгдэж байгаараа ачаал бүгдэлтэй байлаа.
Харагчууд гостынхын ураг нь элен цэцэг баян хишгээс эхлэн удмын өвчлөлийн 7 үеэр их харагчууд овгоос харагчууд гостынхын овгийг салаасан гэж үзэж байна. Гостын үйлжөө 3 голын бэлчээр буюу нуурын сав хэмээн нэрлэгдэх Атарш гэдэг газар үйлжиж байжээ. Өдгөө малчин сумын 1927-1929 оны Хүү амын тооллогын архивын материалыг үндэслэн элен цэцэг баян хишгээс эхлэн удмын өвчлөлийн 7 үеэр их харагчууд овгоос цаашид буюу 17 дугаар жарны Элдв Эрдэнэт хэмээх модон могой жилийн зуны дунд 7 улаан мэнхтэй хар морьсарын 23-ны шар хулган өдөр инхүү харагчууд гэсэн их овгоос харагчууд гостынх нь овгоо салгах ёслол үлдлээ. Монголчуудын нэг бас нэг үнд зүйл байдаг. Энэ үхлээ нөгөө ураг садны төрөл. Ургийн холбоог бэхжүүлж залгамжилж ирсний сайхан баялаг одоо тийм соёлтой гэдэг юм уу, тийм уламжилттай ард түмэн. Энэ ураг садны холбоо гэдэг бол одоо нийгмийн улсын том асуудал. Ураг садны мэдэх явдал бол сүүлийн бас 80-аад жилд ч юм уу ерэн жаахан тэр уламжил алдагдж ирсэн юм санагдаж ирсэн. Би одоо 70 настай хүн сүүлд ингээд бодоод байсан чинь яг үнэн хэрэг дээр удам судрын асуудлыг мэдэх хойч үе маань хомсуулаад ирсэн. Удам судраа мэдэхгүй болсон. Би ч бас харамсалтай боддог. Яг хүний таны овог их овгоо мэдэхгүй явдлаа газар авчирсан л дээ. Тийм ч учраас 92 онд байна уу засгийн газар тогтоолгоод овгоо мэдэхгүй шинээр овогцуулна гэж шийдвэр гаргасан. Тэр нь би харамстай. Монголчууд бол овгоо мэдсийн үндсэн дээр Монгол үндэстэнгүүд одоо цэвэр цус төрлөө хамгаалж ирсэн юм түүхтэй. Энийг бодоод ер нь нас цагсан байгаа байдал болсон чинь ер нь 3 туяас цааш бол эрхэж төрсэн ах トゥ угийн хүүхдүүд тэрний дараачих нь нэгээ өтгөөс 3 туяас цааш бол нэгээ танихаа байгаа гэсэн учраас санаа зовоод ах トゥ төрөл төрөхстэй санал тавьсаа. За энэ хүмүүс бол ургийн баяр наадам гэж хийгээд байна. Гэж энэ баяр наадам нь яг ургийн ерөөсөө уулзалт хийж нэг үе ялангуяа дунд үе залуу үе хооронд танилцуулах гэдэг бодол төрөөд тэгээд амтай ах トゥ дотроо асуудал дэвшүүлсэн юм аа. 2-3 жилийн өмнөөс. Ерөн зүгээр сүүлийн үед бол ураг төрлийн ном гах гардаг бол ураг төлөө хүмүүс мэдхийг оролдог болсон. Тэр бол нөлөөсөн бидэнд. Ингээд өнөөдөр бид нэр энэ жилийн энэ сайн өдөр хаасан үнцэг булгаас цуглаж харагчууд гостынхан гэсэн ургийн уулзалтыг хийж байна. Өвс аймгийн малчин сумын түүх 100 жилийн ой болж байгаа. Тэгвэл өвөг дээс элен цулмц маань олж энэ өнөөдрийн 100 жилийн ойд өвөг дээс элен цулмц аав ээжээгээ төлөөлөд ач хөрс бид нар өнөөдрийн 100 жилийн ойд оролцож байна. Оролцох болсон. Ийм зэрэг энийг далимдуулаад бид нар ургийнхаа баярыг хийж байгаа онцлогтой. Энэ бол сайхан байлаа. Энэ нутагт бол бид нэр хооч үедээ тэр ураг овгоо залгамжилж явах ийм л үүргийг хооч үедээ хүлээлгэлээ. Бид нэр ургийн ном гаргалаа. Ургийн ном дотроо тухайн одоо өнөөдөр төрсэн хүүхэд би энэ овгийн харагчууд гостынхаа овгийн хитгүй юу гэдгийг бид нэр тусгай аппликейшн боловсруулаад хооч үедээ үлдээж байна. Ийм л юмнуудыг хооч үедээ үлдээж байна. Бид нар тэгээд хамгийн гол нь одоо өнөөдөр бид нар нийт энэ харагчууд гостынхан гэдэг овогт бол 928 хүн 248 өрх байна. Өнөөдөр. Тэрэн дотор 461 хүүхэд байна. Энээс бид нар өнөөдөр нийт өрхийн 60 гаруй хүн цуглалаа. Нийт хүн амын 38 хүн цуглчихэд байна л дээ. Энэ чи хаасаа холоос Монголын өнцөг улмаас ирж энийг зорж энэ ургийнхаа баярыг хийж байна. Ийм учраас нийт хөрөлцөн ирсэн энэ харагчууд гостынхан овгийнхны нийт
хүмүүс хооч үе залуу үедээ хүрэлцээсэнд их баярлж байна. Шилмэн 2 хоцлоор 2 дугаар байна. Баяр хүргэе. Өнгөн тоо 1 хоцлоор 3 дугаар байна. Sen